мэдээ шудраг өрсөлдөөн бол явагдахгүй байна. Одоогийн байдлаар амар ойсглон улсын их хурлын дарга намын даргад нэр дэвшнэ гэдгийг бол зарласан. Тэгээ зарласнаас нь хойш болж байгаа үйл явдлууд бол үнэхээр яг намын гишүүний хувьд бол гутармаар үйл явдал болж байна. Тэгэхээр ердөөсөө манай намын шинжлэл нөгөө нэг хүрсэн төвшин маань бол маш ихээр ухарлаа. Институцийн хөгжил, ил тод нээлттэй байдал, шудраг байдал гэдэг юм бол үнэхээр байхгүй. Нэгнийгээ ингэж харлуулж гүтгэж элдв янзын юм явуулж байгаа нь бол үнэхээр маш харамсмаар зүйл байна. Бах хурлын гишүүд шийднэ. Тэгээ бах хурлын гишүүд маань маргааш одоо хин нэр дэвшиж орж ирнэ үү? Түүн дээр нь одоо бас яг бүхий л асуудлуудаа тал бүрээсээ яриад тэгээ шийдвэрлэх байхаа. Мэдээж одоо шийдвэрлээсэ гэж хүсэж байна. Манай намын дүрмээрээ бах хурл хэрэгцээ одоо намын даргын асуудлыг их хурлын хооронд одоо шийдэх боломжтой. Одоо их хурлын хооронд намын даргын орон гарan асуудал гарах юм бол бах хурлынхаа 3-2-оор шийдвэрлэх боломжтой. За аль нэг одоо юу гэдгийг 3-2-ыг авч чадаагүй бол их хурлаараа шийдвэрлэх юм боломжтой. За шийдэгдэхгүй байлаа гэхэд дахиад их хурл хүртэл 45 хоногийн дараа одоо их хурл хуралдана. Хэрийн 45 хоногийн дотор одоо бас юу болох гэдэг нэг гэдэг бол үнэхээр хүнд байна. Одоо ч гэсэн өнөөдрийн чуулганы үйл ажиллагаатай холбоотой өглөө бол бас маш сонин улс төрийн нөхцөл байдал ажиглагдсан. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар чуулганч одоо гацах хэмжээндээ хүрэх юм одоо үйл явдал болж байна гэж харж байгаа учраас маргааш бах хурлын гишүүд маань одоо шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр хин үнэн яриад байна уу, хин худал яриад байна уу, өмнө нь юу болсон бэ гэдгийг ер нь эрхэш бах хурлын гишүүд бүгдээрээ одоо өөрсдийн гэсэн дүгнэлт хийх юм боломжтой. Та Монгол ардын намын нарийнх дарга. Тэгэхээр одоо бах хурлын гишүүдтэй бол бас ажилладаг баг. Өчигдөр улсын хурлын дарга нэг юм ярьсан шүү дээ. Авилтаа тэмцэх газрынхан ерөнхийдөө бах хурлын гишүүдийг саналтай холбоотойгоор намайг дэмжиж байгаа хүмүүсийг бол одоо авилтаа тэмцэх газраас хэрэг үүсгээд ээрээд эргэж байна гэж ярьж байна. Тийм зүйл байгаа юу? Тийм зүйл сонссон. Ер нь энэ хальваа асуудалд нэгнийгээ улс төрийн өрсөлдөгчөө харлуулж хянах шалгах ажиллагаа одоо дөнгөж явагдаж байгаа асуудал биш. Бид нар өмнө за одоо юу гэдгийг хөгжлийн банк, жидүү 60 тэрбум гэл асуудлууд яригдчихсэн шүү дээ. Энэ дандаа яаж исэн бэ гэхлээр дандаа л улс төрийн өрсөлдөгчөө намнах үйл ажиллагаа явагдчихсан. Тэгэхээр энэ хэрэгүүд нь цаана үнэнч вэ, үгүйч бэ? Яг хууль хяналтын байгууллагын орой дээр нь одоо нөлөөлөл дээр нь хэн байх вэ гэдэг ийм одоо эрх мэдлийн тулаан цаана явдаг юм байна да гэдэг дүгнэлтэнд одоо бол яах аргагүй ийм дүгнэлтийг бол хийж байна. Тэгэхээр энэ яг миний хувьд бол одоо юу гэдэг над руу одоо яриад чиний эний чи тгий шүү ингэ шүү гэж ярьсан хүн бол байхгүй. Надаа угаасаа айгаад ах зүйл байхгүй учраас тэгж яриад ч одоо нээдэг байхгүй байгаа учраас зүгээр өмнө нь хэрэгт холбогдчихсэн хүмүүс өнөөдөр бас ингээл гарч ирээл мэддэл хийгээд байгаа нь бол надад бас инээдтэй санагдаж байна. Надад хардах одоо бас үндслэл болж байна тий. Яагаад ингэж хэлэх болов? Юунд ингэж болов? Нэр дэвших эрхээ авч чадаагүй одоо хүмүүс одоо ус сонсноо, гомдсноо, эсвэл өөр одоо шалтгаан байна уу? Ер нь намайг нэр дэвших эрхээ аавна гэдэг чинь зүгээр нэг хүний шийдвэрлэдэг асуудал багт биш байхгүй. Шин судалгаан дээр суурлаж тухайн одоо бүр нэгжээсээ одоо намын хорооноос ахуулаад одоо судалгаан дээр суурлаад саналыг авч иж гардаг. Тэгэхээр нэр хүнд нийгэмд сайнгүй элдв янзын асуудалд холбогдсон хүмүүс нэр дэвшихгүй байх нь бол ойлгомжтой шүү дээ. Нийт намын нэр хүнд байгаа учраас аливаа асуудалд холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх нь бол өөрөө зөв хэрэг. Тэгэхээр нэг хүний шийдвэрлэдэг байгаа асуудал биш. Тэгэхээр яг хуу зүгээр намын даргын сонгуул маань нам дээрээ өөрөө одоо шийдвэрлэгдэх ёстой процессийнхаа дагуу тийм ээ бах хурал дээрээ одоо яг л ном журмынхаа дагуу уг нь явцсан бол зүгээр эсэ. Одоо ингээл нэг нийгмийг талцуулаад нэгнийгээ харлуулаад бараг одоо нөгөө ерөнхийлөгчийн сонгуул шиг тий одоо альва сонгуул дээр нэгнийгээ нэг харлуулад яадаг техник технологи байсан шүү дээ. Яг л эргэл тэр маань байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо асуудал ердөөсөө нөгөө бидэнд танил технологи угаасаа л байсан. Бид нар бүгдээрээ мэднэ. 10 жилийн өмнө байсан, 15 жилийн өмнө байсан, хэдхэн жилийн өмнө ч гэсэн байсан. Тэгэхээр яг одоо ч гэсэн энэ давтагдаад байгаа нь өөрөө дахиад нөгөө нэг оролцогч талууд нь хിവэрэ байгаа юм байна гэдэг ийм нөлөөлөл харагдаж байна. Эргээд
энэ ийм нөлөөллийг бий болгож байгаа нөгөө нэг хонгил гэдэг байгаа юм хин ухсраад байна. Хонглын үзүүр дээр нь хэн байна вэ гэдэг бол бас нөгөө хүнээсээ биш институцээс хамаарат байгаа нь бол бид нар институцийн хувьд эргэж харах ёстой байна. Шинжилэл зайлшгүй хийгдэх ёстой байна гэсэн ийм дүгнэлтийг л бол хийхээр байна. Бага хурлын гишүүнчлэлийн тухай та мэдээлэл өгөөч. Орон нутгаас гишүүн байдгийг, гадаад гишүүн байдгийг. За манайх чинь нэг 456 шиг санаж байна. Би дөрмийн тоо байхгүй байгаа учраас мэдэхгүй байгаа. Энэ яг нөгөө тухайн намын хороодосоо яг өөрсдөөсөө одоо сонгогддог, тухайн их хурлаар батлагддаг юм хүмүүс байгаа. За маргааш бол зохион байгуулалтын эхний асуудал дээр бас квотор орох ёстой буюу улсын их хурлын гишүүд одоо шууд квотор буюу одоо бага хурлын гишүүнээр байдаг. За намын дарга, дэд дарга нарын асуудал бол бас одоо квотор орж ирдэг. Ийм асуудал байгаа. Нэг 48 хүний асуудал эхний ээлжиндээ яригдахаар ийм төлөвлөгөө бол байгаа. Тэгээд их хурл оролдох нь үгүй юу харж илээ тий. За баярлалаа.